비싸다. 비싸다. За энэ тэнтгүүл улаан зураас чиний улаан зураас хідвэ энтер гэл хүмүүс боо юм болоод байгаа шүү дээ. Тэг яг юунаас хоцорчваа гэж бодож байгаа хүмүүс байх юм бол S-Line гэж одоо яг гарч байгаа нийтдээ 6 ангитай солонгос цуврал байхгүй юу. Тэг арай дуусаагүй байгаа. Манай яг гол дүрийн охин хүмүүсийн толгойн дээр нэг юм улаан зураас олж харж чаддаг. Тэр улаан зураас нь тухайн хүн нийтдээ хэдэн үнэтэй унтсан бэ? Одоо биологи хичээл хийсэн бэ гэдгийг илэрхийлж байгаа тоол ур гэх юм уу? Яг хэдэн үнэтэй унтсныг илэрхийлэхээс гадна яг хинтээ унтсан бэ гэдгийн жилчлэн буюу хоорондоо биологи хичээл хийсэн хоёр хүн ингээд улаан зураасаараа холбогддог заяа. 7 хоногт 2 анги орж байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол эхний 4 анги нь орчоод байгаа. Тэгээ өнөөдрийн үед бол би эхний 2 дугаар ангиар нь бичлэг хийн. 3 4 нь бас саяхан орсон байгаа болохоор 3 4-өөр нь бас дараа нь бичлэг хийнэ заяа. Ойрхон удахгүй. За тэгээ бичлэг рүү гаръя. Зуны хамгийн том 2025 бэлэгтэй Let's Feel урамшуул хөтөлбөр. Non shame, Let's Feel. Бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуургаад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй бэд бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүү. Тэгэхээр кино маань ерөөсөө гэрээсээ гардаггүй Шинхүүн гэж киноны маань гол дүрийн охиноор эхэлж байгаа. Мэдээчтэй Шинхүүн нөгөө улаан зураас хардаг охин нь бүр багасаа л тэр улаан зураасыг хардаг байсан. Лай уулж манай үний аав нь ээжийнх нь ихчтэй ээжийн араар нь давдаг байсан байж таарад тэрийг Шинхүүн ингээд зураг зураа бариад өгцөн улмаар ээж нь аавыг хутгалж алчхаад хаашаа ч мэдэхгүй ор сураггүй зүхтаагаад алга болсон юм л. Яжитлэг Шинхүүн бүр заавал амьдаар таарсан хүмүүсийнхээ тэр улаан зураасыг хардаг биш. Зурагтаар гарч байгаа хүмүүс, постэр зурган дээр байгаа хүмүүс энэ төргээд ерөл ястай хүн дүрстэй л юм байвал шууд л тэгж улаан зураасыг нь хардаг зав. Энэ чадвар нь өөрт нь ерөөсөө аятайхан санагддгүй нь ойлгомжтой. Тийм болохоор ингээд гэрээсээ гарахгүй цонх мохооч гэсэн битүүмжилчээд гав ганцаараа жоохон параноид хэв маягаар амьдран суудаг ажээ. За киноны маань нөгөө гол дүр болохоор Хан Живүүк гэдэг одоо бас нэг Кансуна гэж дүүгийнхээ хамтаар амьдардаг. Шинхүүнтэй нэлээд ойрхон амьдардаг нэг юм цагдаа залуу байгаа. Толгойноос нь цус садарсан юм шиг ийм амар олон зураастай. Хан Живүүк тэгээ одоо болохоор нэг юм айгүй учир битүүлэг хүн амны эрэг дээр ажиллаж байгаа байхгүй юу? Аль урчин нь хохирогч эмэгтэйгийн гэрээс ерөөсөө ширхэг юм хулгайлалгүйгээр зүгээр л яг алгаа үлдчихэл зүхтаацсан тийм хэрэг. Ядчитл аллах болдог өдөр мотоцикл унсан нэг залуу шатаар өгсөжсэн гэдгээс өөр ямар ч мэдээлэл байхгүй. Яг тэр эргийн телевизээр сурвалжилж яхад нь манай Шинхүүн үзэж суужгаад нэг тийм байкны дуулахтай хүн юмны араар нуугдаад хэргийн газраар эргэлдээд байгааг анзаарч байгаа. Хамгийн гол нь тэр хүн нь толгой дээрээ ганцхан зураастай байдаг. Тэгээд Шинхүүний хэлж байгаагаар бол ганцхан зураастай залуухан эрэгтэй үнэ тийм олон байдаггүй ховрын бараал гэж хэлээ. Угаас айгуу сэжигтэй харагдаж байгаа тэр хүн. Тэгсэн чинь ингээд зурагтаа үзээ байж хахад нь яг тэр байкер гай яг Шинхүүний замын нөгөө талд байдаг эмэгтэйг рүү яваад орчдөг. Дахиад нэг хүн амны хэрэг гарах гэж байна да гэж бодохдоо цагдаа руу залгаад өнөөх байктай гай дахиад нэг эмэгтэйг алах гэж байна гэд хэлснийхэн дараахан нөгөөх нь алдаггүй юм биологи хичээл хийгээд ундаг. Тэгтээ нэг чухал юм нь тэр хоёр яг анх удаага биологи хичээл хийж байгаа юм байлээ. Хийж яхад нь цоо шинээр улаан зураас голд нь үүсчээдэг. Тэгээ Шинхүүн шууд дуудлага цуцалчдээ. Гэтэ тэр дуудлага нь цагдаа нарын анхаарлыг татна л да. Ягаад тэгэхээр хэргийн газарт байкер гай харагдсан гэдэг мэдээллийг цагдаа нар нийтэд дэлгээгүй штэ тий. Дуудлагаар нь Шинхүүний байрлалыг олж тогтонгуудаа Хан Живүүкийн гэртээ угаасаа нэлээд ойрхон байсан болохоор Хан Живүүк Шинхүүн дээр ирж байгаа. Шинхүүн те би харин буруу ойлгоод буруу дуудлага өгсөн байлээ. Намааг уучлаарай гэд явуулдаг. Аллагын талаар дахиад нэг сонин мэдээлэл анзаарэгддэг нь яг Шинхүүний дээд давхарт амьдардаг нэг 10 жилийн багш залуу тэр алуулсан эмэгтэйтэй нэлээд хэдэн жил үерхсэн экс нь байж таарахаас гадна яг тэр залуу дахиад хэдэн сарын өмнө алуулсан бас нэг эмэгтэйтэй одоо нэг жимд айгүй удаа явсан болж таард. Хан Живүүк угаасаа Шинхүүнийд ирж байхдаа яг тэр залуутай хальт таарсан байхгүй орцонд нь тэгээ за туслахын хамтаар очиж шалгая гэд яг явах гэжсэн ч Хан Живүүк рүү сувлаас залгаад Живүүкийн туслах нь ганцаархнаа тэр багш залуугийн руу явдаг. Живүүкийн аав нэг тийм сувлил маягийн юмд хэвддэм байлээ. Одоо сувлилч гэж одоо нөгөө те хөгшчүүдийг аваачаад одоо асруулдаг асрамж гэх юм уу да те тийм юмд хэвддэм байлээ. Тэгээ өөр хэм нь хөгшрөөд яг бас эрүүл ухаантай биш болцсон гэх юм уу да орноосоо босч оргонгуудаа дээвэр дээр гарчаад ингээд хотыг ширтээд эмчнэрийнхаа санааг зовоодсон байгаа байхгүй. Тэгээл залгсан юм бил. За гэхдээ тэр яг хуу нөгөө нэг туслахын чаваас ганцаархнаа багш залуугийн руу ирж байгаа штэ. Багш залуугийн гэрийнх нь хаалх нь хонгорхоо байж дээ. 형 여기 이상해요?
죽어. Ингэж туслахын нухаж хайчхаад өнөөх замын урд амьдардаг эмэгтэйгэнд орох нь ойлгомжтой. Нэг сони юм гэвэл энэ багш залуу яг шинэхүүнтэй адилхан нөгөө улаан зурааснуудыг харж чаддгийм байлээ. Шинэхүүн бол гэхдээ яг өөрийнхөө нүдээр хардсан шүү дээ, тэ. Энэ залуу болохоор одоо зүүцэн байгаа харааны шилнийхээ тусламжтай л хардсан байлээ. Тэгээ өөрөө болохоор тэр замын урд талын эмэгтэйтэй холбогдсон ганцхан улаан зураастай байгаа байхгүй юу? Улаан зураасаараа холбогдсон байгаа хүн нь нас орчих юм бол одоо үхчих юм бол тэр улаан зураас нь алга болдгийм байлээ. Тэгэхээр энэ багш залуу ер нь бол яг улаан зураасаараа холбогдсон эмэгтэйчүүдээ алаад өөрөө нэг ч улаан зураасгүй болох гэж оролдоо олго юм шиг байгаа солиотой баачка. Замын урд талын эмэгтэй гих рүү орж байгааг нь шинэхүүн болоод хартсан. Хүний аим аврахын тулд айдсаа давж асар урт хугацааны дараа гэрээсээ гарч байгаамаа. Яг алга болдгийн даваан дээр орж амжаад өөрөө хутгалууж мутгалуулад бөө юм болсны эцэст ашгүй живүүг шинэхүүнийд ирчгээд цонхороо тэгж ноцолж байгааг нь олоод харцсан. За тэгээд одоо тэр багш залууг буудаад алчдаг. Шинэхүүний хутганы шарх энтер нэг тийм ноцтой биш. Замын урд талын эмэгтэй нь халуулаагүй. За бас нөгөө живүүгийн туслах нь ашгүй амьд үлдсэн байлээ. Тэгэхээр ер нь бол бүхэл юм гайгүй амар сайхандаа жаргаснаар шинэхүүнд нэг юм бодогдож байгаа шүү дээ, тэ. Бүхэл насаараа хараал гэж бодсоор ирсэн энэ улаан зураас хардаг чадвар нь яг үнэндээ сайнаар ашиглаж чадвал хүний аим аварч чадах уц чадвар байж таарж байгаа байхгүй юу. За бас дээрэс нь яг ингээд бодсон сууж ахт нь утсанд нь нууцлагдсан дугаараас бийж гисэн чиний юу харж чаддгийг харж чаднаа. Арк ахлах сургуульд хүрээ дээрээ хэмээх мессеж ирснээр манай хүн дахиж ингэж гэртээ бүгхээ болохоор шийдэж байгаа буюу хүчээ одоо зөв зөвлөд ашиглая гэж шийдэж байгаамаа. Улмаар явж ноншим гом эдэлгүй яах вэ? За тэгэхээр ноншим гомгийн маань Let's Feel зуны урамшуул явагдаж байгаа юм байна лээ. Урамшууллын хүрээнд Монгол орон даяар яг 2025 ширхэг бэлэг тараагдсан байгаа. Тэгэхээр манайхан дурын дэлгүүрээсээ ноншим гомгоо худалдаж аваад Apple Vision Pro, Apple MacBook Pro, iPhone 16, PlayStation 5, iPad гэх мэтчлэн маш олон топ бэлгүүдээ эзэн болох боломжтойгоос гадна 4 ширхэг пазл эвлүүлэн дахиад бүр гой гой бэлгүүдээ эзэн болох боломжтой байгаа юм байна лээ шүү. Илүү дэлгэнгүй мэдээллийг description дээр оруулсан байгаа. Ноншим Mongolia-гийн Facebook пэйж рүү ороод аваарай. Let's feel. За хоёр дахь ангийнх нь гол дүр бол ерөнхийдөө баг манай живүүкийн төрсөн дүү Канг Суна гэж яг нөгөө нэг алуурчин багш залуугийн өмнө нь багшилдаг байсан арк ахлах сургуульд одоо сурдаг 10 жилийн охин байгаа. Сургуулийнхаа нэг Хион гэж охинд амар дээрлэхүүлдэг, бүлийдүүлдэг. Тэгээд тэр Хионг нь бүр дээвэр дээр гаргаж зодонгуудаа мөнгө авчрахгүй бол алан тална гэж мэгээд ер нь Сунагийн сургууль дээрх амьдрал нь бол бүрхэг as fuck заяа. Гэтэл нэг л өдөр амьдралыг нь оронгоор нэргүүлэх зүйл шүүгэнээсээ олдог нь өнөөх багш залуугийн зүүцэн байсан улаан зураас харуулах чадвартай харааны шил яг хэн ямар зорилгоор энэ шилийг энд ингэж Сунагийн шүүгэнд хийсэн нь тодорхойгүй. Гэтэл Суна одоо ингэж улаан зураас харах чадвартай болж байгаа юм. Тэ за маргааш нь энэ шин шилнийхээ тусламжтайгаар нэг сони юм олж мэддэг нь нөгөө нэг өөрийг нь бүүлидэд байдаг Хион гэж охин байж тээ. Сургуулийн уран зохиолын багштай унтдаг байж тааруул яг уу. Бас нэрээ нэг хөөрхөн дүр байгаа нь тэдний ангийн багш Кюжин гэж юм ихтэй. Манай Сунаг Хионгоос өмөөрж мөмөөрөд байдаг байхгүй юу. Тэгсэн чинь Ажума маань ерөөсөө улаан зураасгүй virgin юм байлээ. Эсвэл бас яг унтсан хүмүүсээ бүгдийг нь алдсан байж магадгүй л дээ хэм мэдгэв те. Тогсон жүжиг нөгөө нэг Singles Inferno дээр панелист тэгээд И да хи гэдэг эмэгтэй байлээ. Их ч угаасаа яалтчгүй гоё эмэгтэй шүү. Тэгээ 40-тэй юм байлээ. Тэгээ 85 оных юм байлээ шүү дээ. За тэр ч яг хуу манай шинэхүү нэрээ тэдний ангид шилжээд ороод ирдгийн. Угаасаа нөгөө мессеж явуулсан хүн нь арк сургууль түрээд ирээ гэж тэгсэн шүү дээ. Тэгээ тэрний учрыг олох гээд түрээд ирж байгаа юм байлээ. Сунаг угаасаа живүүкийн дүү гэдгийг мэдчихсэн болохоор дээрлэхүүлж яхад нь өмөөрж мөмөөрөөд Сунатай бас гайгүй найзууд, танилуд болчдөг гэх юм уу та. Гэтэ яг үнэндээ Сунад шинэхүүний тусламж
баг хэрэггүй л байгаа штэ тэ. Хионгийн мангар том нууцыг олоод мэдсэн болохоор нэг орой дагаж явж байгаад яг нөгөө уран зохиолын багштайгаа буудал орох гээд нялуурсан байж ахтан зургийг аваад Хионг руу явуулчингуудаа за мө гүлэг минь амьдралыг чинь сүрүүлэн шүү гэх юм маягийн тиймэрхүү юм бичгэд Хионг нь бүр улаан цагаанда гарцсан байлээ. Багштайгаа унтсан гээд надад нэг алдаад ах юм байхгүй штэ. Уран зохиолын багш л асуудалд орно штэ хаа маягийн биччихэд. Суна яадагч л байсан энэ мэдээлэлээ өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд маргааш нь тэр зургаа уран зохиолын багш руугаа явуулангуудаа 20 сая вон өгөхгүй л энийг чинь дэлгэн шүү гэж сүрдүүлж байгаа. Тэрнээс гадна ерөн л энэ харааны шилэн Сунад баг өөртөө итгэх итгэл өгöd байгаа мó яагаад байгаа. Амьдрал нь оронгороо эргээд сургууль дээр хүн амтнаас айлгүй бодох санах юмгүй сайхан алхдаг болохоос гадна өмнө нь дандаа л ганцаараа явж яадаг байсан бол одоо харин сайхан дажгүй сургуулийнхаа од хүүхдүүдийн фракцентерт орцсон бүхэл юм сайхан байгаад байгаа. Шинэхүүн Сунагийн энэ байдлыг ажиглаж байгаад ер нь бол жоохон гадарлаад эхэлсэн. Нэг өдөр 0-д таарахтаа шууд шилнийхэн тухай асуучдаг. Суна мэдэн бодлаад үгүй юу яриад байгаа солиорц юм уу чи гэсэн ч Шинэхүүн би ч гэсэн наад зурааснуудыг чинь харддаг юм аа. Чи ганцхан зураастай, ах чинь хэдэн зуун зураастай. Хионг уран зохиолын багштай унтдгийг ч би мэднэ гэд манай хоёр сайхан ойлголцсон ч гэсэн нэг тоогүй юм нь яг ингээд ярьж байгаа яриаг нь нөгөө Хионг 0-д сууж исэн байж таарад сонсцсон заяа. Оройн Сунаг дагаж явж хагаад цүнхнээс нь шилийг хулгайлчтэй. Суна шилээ алга болгочлоо гэд энд тэндөр хайгаад бөөм болсон ч гэсэн нөгөө уран зохиолын багш нь сургуулийн дээвэр дээр уулзъя гэж дуудснаар гялс очиж уулздаг. Багш тэ уйлан дуграал би зүгээр л нэг муу уран зохиолын багштэй. Надад ямар юмараа 20 сая вон байхаа энтер гэж яхад нь утсанд нь мессеж ирээд эхнэрээс нэрсэн байдгийг эхнэр нь тэр зургийг харцсан араар тавьсан гэдгийг мэдсэн байдаг. Суна тэр зургийг уг нь бол явуулаагүй л дээ. Хионг л явуулсан байгаа даа байхгүй юу? Ер нь бол за тэгээ эхний хоёр анги нь бол ингээд энэ төрөд өндөрлж байна. 3 4 дэх анги нь бас ямар шоу байх нь хэдүүлээ харъя те. Эхний хоёр анги бол ерөөдөө бас дайжгүй. Надад бол таалагдсан. Бүх анги нь дуусаагүй болохоор ямар нэг ревю одоо сэтгэл хэлэхэд хэцүү байна. За 5 6 дугаар ангийн бичлэгэн дээр л яг сүүлд нэг базаад нэг сайхан энэ цурал дээрх сэтгэлээ хэлье да тийм ээ. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань бичлэгийн төрөд өндөрлж байна. Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй болцоолохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Ялаа эргэлдээд байх яасан хэцүү юм бэ. Хайртай шүү. За. Сайхан байна. Хаалганы сан хампайсна сантал чин хүлэн чи намайг санахад би хэдийн алга болсон байх